Бадрах Энержи Мон Атом компаниуд хамтран говийн бүсийн газар доорх ус сэдвт семинарыг амжилттай зохион байгууллаа. 2019 оны 11-р сарын 20-оос 21-ний өдрүүдэд Бадрах Энержи Мон Атом компаниуд хамтран говийн бүсийн газар доорх ус сэдвт семинарыг Улаанбаатар хотын Туушин зочд буудалд амжилттай зохион байгууллаа. Семинарыг Монгол Улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш Баттэмбэрэл, Ороно группийн гидрогеологч Пер Гризард нар удирдан явууллаа. Монгол Улсын хувьд тун сонирхол татах үед сэдв бүхий тус семинарт төр захиргааны байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцлоо. Оролцогчдын хувьд салбарын төлөөлөл байсны хувьд семинар гидрогеологийн ерөнхий танилцуулгаар эхэлж газар доорх усны чанар нөхөн сэргээлт зэрэг олон чухал асуудлаар үргэлжлэв. Зөөвч яваа үйлдвэрлэлийн туршилттай холбоотой хэсгийг оролцогчид ихэд сонирхон олон асуулт тавилаа. Түүнчлэн оролцогчид газар доорх уусхан олборлох технологи, түүнийг тус төсөлд ашиглах боломж, бүсийн газар доорх усны чанар, уурхайн дараах байгалийн аясаар нөхөн сэргээлтийн чиглэлээр хийгдэж байгаа судалгаа хөгжүүлэлтийн ажлуудын талаар тусгайлан сонирхлоо. За ингээд би 2 өдөр Монгол Францын мэргэжилтэн багш нарын зааж байгаа хичээлд оролцож суулаа. Энэ хичээл бол их сайхан тийм өндөр үр дүнтэй ийм боллоо гэж би бодож байна. Говийн нутагт бол усыг олох явдал маш их хүнд байдаг. Би бас өөрийнхөө судалгааны зарим хэсгийг говийн нутагт зориулж явж байсан. Францын геологчид, гидрогеологчид бол тэнд нэгдүгээрт бол үйлдвэрийн эргэлтэнд оруулж болохоор тийм химийн найрлагын онцлог шинжээг агуулсан сайхан тийм орд газар олж илрүүлсэн байна. Түүнээс гадна онлайн болоод практикийн ач холбогдолтой газар өндрөх усны химийн шинжилгээний үр дүнгуудыг дотоод гадаадын олон орны томоохон нэртэй лабораториудаар шинжилгээ хийлгүүлсэн байна. Түүний дотроос илүүгүйää бол энэ говийн бүс нутагт байгаа газар өндрөх усны тэр насыг эргэлдэх хугацааг тодорхойлно гэдэг бол нэгдүгээрт бол хүнтэй, хоёрдугаарт бол дэлхийн тэр томоохон лабораториудын нөхөөс тэр болгон лабораториуд үнэн хийгээд байдаггүй. Ингээд энэ ажлыг бол зохион байгуулсан Монголын талын Мон Атом тэгээд хамтарсан Бадрах Энержи компани энтрийн зохион байгуулагч нарт баярлж байна. Сургалтанд хамруулсанд бол их баярлалаа. За өнөөдөр энэ өмнөд говийн газрын доорх усны гişээ сэдвүүтэй сургалт бол сайхан сургалт боллоо. Тэгээ энэ манай говийн газрын доорх ус бол үнэхээр чанарын хувьд бол нэлээ эрдэсчил хатуул гихтэй ийм ус байдаг. За бидний энэ Бадрах Энержигийн энэ зөөвч болон дулаан уулын талбай газрын доорх усны орд бол өөрөө бол 300 м, 400 м-ийн гүнд байгаа. Чанарын хувьд бол нэлээ эрдэслэг хатуул гихтэй ийм ус байдаг. Энэ газрын доорх усны зүй тогтлол усны чанар тухайн юуны ордын талаар л чухал мэдээлэл өглөө. Энэ ордын талаар бол ямар ч ойлголттой болсон. За энд бол Мон Атом, сав газрын захиргаа, байгаль орчны мэргэжилтнүүд, уул уурхай яам, Бадрах Энержигийн төлөөллүүд маш олон газраас хүмүүс ирж сургалтанд оролцсон амжилттай үр дүнтэй болсон гэж бодож байна. Бадрах Энержи хувьцаат компани Монгол Улсын холбогдох мэргэжилтнүүдийн газар доор уусхан олборлох технологийн талаарх мэдлэг туршилгааг нэмэгдүүлэх зорилготой энэ төрлийн тусгайлсан семинар сургалтыг цааш дэмжиж, үргэлжлүүлэн зохион байгуулахад анхаарч ажиллана.